Окей. Дөнгөж сая би C# дээр бас нэг special characters гэж юм dollar sign гэсэн юм special character-ууд байдаг гэж явлаа. Ямар нэгэн өөр одоо C#-ны параметр яхад параметрын кодыг харж байгаад ямар нэгэн тэмдэг орцсон байгаа болгоцсон. Тэр тэмдэг яг юу гэсэн үг мэдэхгүй тэгээд Microsoft-ийн documentation руу орж ирээд special characters гэдэг dollar sign тэгээд тэмдэг гэсэн юм хоёр энэ special character гэдэг юм байна гэдэг нь сайн мэдж авлаа. Dollar sign бол маш энэ interpolation гэж одоо ярьдаг. Жишээлбэл энд энэ юугаар нэгдэг. Энд дараа жишээ нь ямар чиг өгч. Тэгээд ганц юм байхгүй. Console write бид нар одоо string бичихээ өмнө string-ийнхаа одоо энэ хоёр benchmark-ийнхаа өмнө доллар тэмдэг өгч байгаа. Энэ болохоор энэ фичер нь C# 6 болон тэрнээс хойш вершнгүүд дээр байгаа гэсэн байна. Тэгээд одоо энэ дотор ямар нэгэн энэ дахир хаалтны дотор variable-ийнхаа нэрийг бичнэ. Тэгээд my name is гэд хаалтны дотор variable бичиж байна гэсэн. Одоо энэ би string variable үүсгэсэн. Тэгээд би нэмэх энэ дэхтэй цэг татнаа. Яа улаагаад би expected яа юус нөө бүгд харагдаж байна да. Тэр үнийг энэ браузер дээр бас шууд ажиллаж үзэх боломжтой юм. Microsoft-ийн documentation болчих. Дараа нь output гэдэг. Одоо энэ дээр болохоор mark гэдэг энэ date object гэдэг энэ хоёр object үүсгэсэн. Тэгээд зүгээр одоо энэ string-ийн нэр хуучны аргаар хуучин болохоор бид нэр ийм их маягаар бичдэг гэсэн. Бас ихтэй interpolation хийхдээ interpolate гэдэг нь болохоор энд байгаа зүйл 0 одоо энэ 0 дахь индекс байгаа зүйл 0 гэдэг. Дараагийн нэг юм тавьсан дараагийн утгаас гэдэг. Хоёр гэдэг нь болохоор date гэдэг нь энд бол процесс солигдно гэж. Тэгэнгүүт тэр зүйлийг л одоо ганц string-ийн дээр бүгдийг нь одоо ингэ бичдэг болсон. Энэ зүйлийг болохоор dollar sign гэдэг юм байна. Тэгээ миний одооны энэ version дээр бол энэ видео баг шүү. Тэгэхээр дээр за одоо энэ unexpected character dollar sign яра энд бол тийм проблем үүссэн. Тэгээ C# 6-аас хойш version дээр бол энэ feature байгаа. Энэ тохиолдолд одоо би яах вэ? Хуучин аргаараа энд наад иччихэд dollar sign тасалж байгаа. Article name яагаад би ингэж хийж байгаа нөхөр ингэж чих надад итгэж төвөгтэй болно. Энэ ингээд дуусгаад нэг G4 энэ хин дахиад string нэгээд арталтанд цэг тавиад ч юм уу. G4 биш нэ. Ингэж чих надад төвөгтэй учраас нэг string-ийн дотор дахиад алтан дотор яхан байгаа ихнийх нь зэрэг нэгсүү дараа нэг гэх юм бол нэг төрөөс илүү. Их мэдчтэй ингэ солихдоо бид нэр одооны энэ вершн дээр би бол ингэж ашиглаж байна. Бас ямар яриа зарсан бэ? Яа. Put string was not correct format. Тэр incorrect шилжүүлээ. Би энэ харагдаа гэсэн. Төрөл харагдаж. Яа. Definition. Input string was not correct format. Сэтема. Correct format. Интеграл. Систем. Энэ бүр хуучин шиг print хийхэд одоо C++-ийн функшн бид энэ шиг ажилладаг болоо. Чигээр үлээ. Тэгэд ингэсэн ч зүг ажил.
Хөөжсөй баггүй. Sorry. Би энэ одоо яг одоо бол би үнэхээр одоо яах юм бэ? Энэ фичер нь одоо миний компьютерээр ажиллахгүй юм шиг байна. Үүнийгээ болоод дараагийн X-sign-ийн үзье. X-sign болохоор заримдаа бид variable нэмэн дээр бас X-sign ашиглаж болдог. Миний уншсанаар ойлгосноор жишээлбэл би энэ одоо integer гэдэг variable нэр үүсгээд энэ 2 3 ч юм одоо энэ бол энэ базар яг тэр variable нэр болохоор keyword байна гэдэг. Тэгэхээр би өмнө хэлдэг юм тавиад тэгээд console write variable даана ашиглахтаа бас адилхан мэдээж ашиглана. Тийм бол одоо keyword одоо class C# хэлнийхээ одоо энэ keyword-уудыг бүгдийг нь ашиглаж болно гэсэн үг. Асуулт. Энэ зүгээр одоо variable нэр шиг болчих юм гэсэн үг. Энэ яг адилхан одоо параметр адилхан ажил нь шиг 2 энэ доор харангууд яагаад бид нар ийм их тэмдэг одоо string-ийн өмнө тавих хэрэгтэй юм бэ? Миний газар дон сан бүгд анти SQL юм итгэдэг юм шиг. Тэгэд энэ маань одооний миний байгаа C# version дээр ч гэсэн ажиллана. Одооний хэлний version байгаа би одоо нэг хэлж мэдэхгүй байна. Одоо нэг дараагийн хичээлээр би очрын болчиход хэлэх бах. Яг одоо ингээ харах юм бол энэ ямар ч ялгаагүй зүгээр string 1 2 3 гэж байгаа. Гэхдээ энэ маань ямар яг ялгаатай юм бэ гэхээр string-ийн дотор escape character гэдэг зүйл байдаг. Escape character гэдэг нь болохоор тавтай зураас нэг болохоор escape character гэж нэрлэдэг. Үүний араас бичигдсэн бүх одоо ямар нэгэн character бүгдээрээ одоо алгасан гэсэн үг. Гэхдээ үүний араас хэдийн одоо special гэж юм character байдаг. Тэгэхээр маань болохоор ямар нэгэн одоо бидний одоо энэ string-ийн дотор бичиж чадахгүй байгаа тэдгээр зүйлийг escape character-аар хийж одоо бичдэг гэсэн үг. Одоо би энэ шиг 1 2 3 escape character арталт нь ингээд 4 5 6 гэчих. Тэгээд энэ заах юм бол энэ юу болохоор одоо энэ болохоор 1 2 3 гэдэг одоо escape character-д арталт нь гэдэг нь болохоор new line гэсэн үг. Enter дараагийн мөн рүү оруулах зүйлийг бол хийж байгаа. Тэгээд дараагийн мөн 9 4 5 6 гэж бичсэн. Үүний оронд одоо би key гэх юм бол 1 2 3 гэж чид араас нь tab төвчлөрөө дараад энэ болохоор tab төвчлөрөө маань escape character бас тэгээд tab-а дараад 4 5 6 гэдэг арталт нь бичсэн байгаа. Үүний адилаар энэ escape character-ийн араас одоо зөндөө олон зүйлс байгаа. Түүнийг нь би бүгдийг нь заахгүй. C# escape characters юм бол лист нь гарч ирэх бах. Microsoft-ийн documentation дээр. Үүний араас ийм single quotation, double quotation, өөрөө escape character-аас slash хийж болно. Тэгээ Unicode, яра ингээд бүгдээр байна. Заримдаа бид нар одоо ташуу зураас бичих үгсэх юм бол хоёр жишрийг ташуу зураас тавина гэсэн үг. Эхнийх нь болохоор escape character, артлынх нь болохоор зүйл нь бол артлынх нь бол escape character биш шүү гэсэн санааг өгүүлж байгаа. Ингээ харах юм бол одоо энэ маань 1 2 3 гэдэг араасаа ташуу зураас тавиад 4 5 6 гэж чигдэж байна. Яагаад над үүнийг одоо энэ маань хэрэг болсон гэхээр яг энэ жишээн дээр дараад чинь file name file гэдэг хоёр variable file name гэдэг нь 3 file path гэсэн үзүү. Path одоо энэ бол бид тэмдэг тавиад зүгээр нэг string ашигласан дараа нь зүгээр тэмдэггүйгээр бас variable name зүгээр string үүсгэх байгаа. Тэгээ ялгаа нь одоо юу вэ хараа. Энд болохоор би энэ одоо файлынхаа Windows дээр файлынхаа замыг заахтаа би ташуу зураас гэдгийг бичгийн тулд хоёр ширхэг ташуу зураас тавьж байгаа юм тэмдэггүйгээр яа тэр энэ маань escape character артлын escape D гэдэг одоо ингэ бичих юм бол escape D гэдэг өөр зүйл болчихно. Тэр байхгүй одоо энэ нэрээр зааж энэ recognized escape sequence
яриа зааж юм. Тэгэхээр skip character түрүүний энэ ч энд байгаа зөвшөөрсөн нэмэлтүүд skip character-ийн араас орно гэсэн үг. Тэгээд одоо энд би файлынхаа нэрийг бичихтэй, файлынхаа замыг заахтай, folder замаа заахтай би хоёр шиг skip character тавьж ирсэн. Тэгхгүйгээр би зүгээр одоо энэ Windows тэгээд биднэрт бол энэ зам маань бол одоо download гэдэг зам маань нэгэн зураас дарагдаж байгаа. Энэ замаа бид нэр хуулахдаа нэг зураас гэхдээ бид нэр бол эд тэмдгийг бол string-ийнхаа өмнө одоо эд тэмдэг тавьчих юм бол энэ skip character-уудыг одоо алгасаа явуулчих юм уу яа гэвэл би бол тэгжил ойлгосон. Би бүрэн documentation уншаагүй. Энэ жишээ кодуудыг хараад example гэсэн жишээ кодуудыг хараад ерөнхийдөө ингэж ажилладаг юм байна да гэж. Variable нэрмэн дээр бас ашиглаж болно гэдгийг бид нэр заримдаа энэ системийн keyword-уудыг ашиглахдаа урталт нь variable нэр ингэж үүсгэж болно. Гэхдээ variable-ийн өмнө биш одоо string-ийн өмнө одоо идэвхтэй байх юм бол энэ одоо example illustrate дээр энэ verbatim string гэж нэгэд verbatim гэдэг зүйл нь санаа verbatim гэж одоо юу гэсэн үг болсон ч би одоо мэдэхгүй. Үгчлэн гэж гарч иж байна. Тэгэхээр англи description хаймаар ах юм. Энэ яг definition verbatim same words exactly same words. Ерөнхийдөө бичихэн үг гэсэн одоо санаа юм аашаа. Одоо яг string маань яг энэ чигээрээ харагдаж байгаа шиг л буцаж очих гэсэн одоо параметр нь тийм санаагаар л бичигдсэн баг шүү. Тэгээд урт нийт хэдийн тавьсан бол тийш параметр маань өмнөөс бидний өмнөөс тэр бүгдийн нэг script хийгээд ийм string болгоод дагаад өгсөн юм ямар ч ялгаагүй зүгээр string. Энэ хоёрыг одоо би доор дээр нь хоёр өөр янзаар жишээлбэлээд энд бол ингээд бичсэн. Ингээд бичсэн юм аа дээд талд энэ хоёр variable яг адилхан гэсэн одоо тэр дээр харах юм бол the users before download одоо folders гэдэг замыг харагдаж байна. Бид нэр ихтэй файлын замаа бичгтээ заавал энэ skip character гэж нэж ханжаахаа оронд шууд одоо энэ урт нэг тэмдэг файлын зам бичих. Ихэвчлэн бол файлын замаа бичих нэг ашиглах. Өөр бас нэг тохиолдолд нь болохоор Unicode-ийг ашигласан байна. Энд болохоор this is the last гэдэг Unicode-оор C үсгийг бичсэн том C үсэг, жижиг C үсэг. Тэгээд доотны тэрнтэйсэн одоо код нь харангууд Unicode 0063 гэдэг юм аа болохоор C үсэг болж дүрээд chance яра эхнийх нь болохоор Unicode-ийг манайд өргүүлээд зүгээр үсэг болгоод хөрвүүлсэн. Зүгээр итэмдэггүйгээр string нь. Тэрөө энэ итэмдгийг тавьсан үед энэ болохоор доор нь зүгээр яг энэ харагдаж байгаа шиг ийм string болоод гарсан байгаа. Тэгэхээр бид нэр файлын зам дээр одоо ямар нэгэн файлын зам заахтаа бид нэр тэр string-ийнхаа өмнө итэмдэг биччихэд дараа нь тэр итэмд санаа зовхгүй ч юм уу skip character нэ дээр зүйл. Тийм тохиолдолд бид нэр итэмдгийг бол C# параметрт хэлнэ гэсэн. Тэгээд бүгээр имэжлээд дуусгая.